Үхэлтэй тэмцсэн 6 хоног. Өвлийн тэсгэм хүйтэнд хазар нүр час хийж хамаг бие дагжинд арах нь хэцүү. Хичнээн дулаан авцтай байсан ч удаан хугацаагаар гадаа алхна гэдэг бүр ч амаргүй. Тэгвэл Цэрмаагийн Төмөрн Дэлгэр гэдэг залуу Идэр 9-ийн хүйтэнд эзгүй говьд 6 шөнө 7 өдрийг дан дээлтэй мөлхөж өнгөрүүлжээ. Мотоциклээс унаж хөлөө бэртээсэн тэрбээр үл залгуулах ямар ч хоол ундгүй цасан шуурхтай хахир өдрүүдийг туулсан юм. Төмөн Дэлгэр өөрт тохиолдсон ил аюулыг сөрж давж чадсанараа Монгол эр хүний төсвөр төвчээрийг илтгэн харуулах шиг. Энэхүү бахархууштай үйл явдлыг уншигчтай хуваалцахаар өмнгийн цэнхэр говийг зориод ирлээ. Тэрбээр Өмнө Говь аймгийн Номгон сумын Хармагтай багт амьдардаг Эгэлжирийн малчин. Энэ баг Өмнө Говь аймгийн хамгийн захад орших сумын нутаг болохоор хилтэй ойр. Харин төв суурин газраас бас ч гэж зайтай. Голбаатар маань Номгон сумын уугуул. Тэндэл төрж өсч малаа маллан амьдарч яваа нэгэн. Эхээс тавуула бөгөөд 4 дүүтэй. Тэдний 2 нь өрх тус гарлжээ. Өдгөө 37 настай Төмөн Дэлгэр ээж 2 дүүгийнхээ хамт амьдардаг. Тэднийг асарч ар гэрээ авч явдаг ганц хүн юм билээ. 5 дугаар ангид орсон жилдээ сургуулаа орхиж мал дагчээ. Энэ залуугийн яриаг ажиглаад байх нэ олон зовлон бэрхшээлийг туулсан бололтой. Хэр баргийн юмд бүдрээд байхааргүй нилээд хаттуучльтай. Дээрээс нь үг яриа цөөтэй. Ёстой нэг гүндүүгийн Монгол ир шиг санагдсан. Харин тэрбээр эзгүй хэр талд олон хоногийг өнгөрүүлсэн тухайгаа ярихтаа. Унтхал юм бол аюулд орно. Би ээжтэй амьд л очих ёстой хэмээн өөртөө байн сануулж байсан гинлээ. Тэрбээр 2013 оны 1-р сарын 19-наас 25-ны хооронд Орос ураггүй байсан юм. Энэхүү малчин залуу Төмөн Дэлгэр амьдралын төлөө үхэлтэй хэрхэн тэмцэлсэн тэр өдөр хоногуудын үйл явдлыг сэрүүлье. 1-р сарын 19. Цагаан сар болоход 20-р хоног дутуу байв. Төмөн Дэлгэрийн ээж дүүнэр нь баярынхаа бэлтгэлийг базаахаар төв сойрон газар руу явчихсан эзгүй байлаа. Гэртээ ганцаар үлдсэн Төмөн Дэлгэр өглөө эрт босч цай аюугаа чанахаас өксүүлээд мал хуугаа тоглох ажил түүнд оногдов. Энэ өдөр 4-9 эхэлж байсан болохоор тэрөө тэнгэр хангаа тиймч сайнгүй аж. Төмөн Дэлгэрийг өглөө эртлэн босоход урт өдрийнхөөс нэлээд чих үндүү байсан гин. Ээж дүүнэр нь өнөөдөр ирнэ. Тэнгэр муудаж замдаа саатчих үедээ гэж тэрбээр санаа зовнин хүлээж байжээ. Тиймээс мань хүн тэднийг эрэхтэн дулаан гэрт халуун цайтаа өгтөн гэсэн бодолтой малаа тиймч хол бэлчээгээгүй байна. Тэднийх бог малтай бөгөөд дийлэнх нь ямаа ачээ. Баг үдийн алдаад Төмөн Дэлгэр гэртээ ойр зур ажил хийгээд сууж байтал өрхөн дээр үлзэж юугүй цасаар шуурхан бололтой ганц нэг хаялж эхлэв гэн. Шалавхан гараад хартал ойр хавьд мал нь харагдсангүй. Өнөө гайхлууд чинь салхин туугдаад явчихлаа шүү хэмээн бодсоор хам малгаагаа өмсөж бэлгээ гартаа углаад гарчээ. Шуудхан мотоциклдөө мортож шар нохойт гэд газрыг чиглэн хурдлав. Энэ газар дов толгодтой хад чулуу ихтэй аж. Гэрээсээ 3-4 км хэртэй олттол малынх нь бараа харагджээ. Төмөн Дэлгэр мал руугаа төхөж ирэнгүүтээ хурдаа багасгав. Хон ямаага захлан төрөвчийг нь эргүүлэхээр жолоогоо чиглүүлж бартаан дундуур айдуу явж байлаа. Гэтэл саад тулгарч жолоогоо огцом дартал онхолдон унжээ. Энэ осол түүнийг хөдөө зэлүүд газарт олон хонднуулан чинээ хэн санах вүлээ. Манер мотоциклдөө даруулж газар дунгуудаа шуудхан босоод иржээ. Аминдаа унаага босгоод давхичих санаатай дээшээ өндөөтөл толгойн эргэж хөлн говь нь тэнцвэрээ олж чадсангүй. Онхолдонгуудаа шоконд орж өвчнөөч мэдрэлгүй болсон бололтой. Гэтэл түүний зүүн хөл нь маш их өвдөж байхыг анзаарч гин. Газарт сууж байгаад гутлаа тайлан хартал нарийн шилбэн хугарчихсан байж. Яах учраа олохгүй мотоциклоо налан суужээ. Ямартай ч энэ хитэн малаа эргүүлчихлээ хэмээн боджээ. Хон ямаач гэрийнхэн чигтээ бэлчж байгаа харагдав. Азар цасан шуурга тавьсангүй. Төмөн Дэлгэр тэндээ нилээд удаан суужээ. Нарч чаргав. Тэрбээр суусаар л байлаа. Босч болохгүй, холбоо барих гээд гар утасчгүй явсан учраас хэн нэгэн хүрээд ирэхийг найдан хүйтэн цасан дээр бүрий болтол суун унжжээ. Одоо гэрийнхэн маань төөс ирчихсэн байгаа да. Намайг хаагаад ирчих чинь бөлөө гэж бодсноо. Өвчтэй ээж маань санаа зовох үедээ дүүнэр маань ч явган нүцгэн яаж хаах вүлээ гэж
түмэн зүйлийг эргцүүлнэ. Цаг чорой болж түмэн дэлгэр нилээд жиндэж даарч байгаагаа сайн анзаарчээ. Тэрбээр тухайн үед өртөө ноосн цамцан дээр нэг тэрлэг давхарлаж гадуураа юудэнтэй нэмгэвтэр күрдэг угалсан байжээ. Харин гутлын хувьд оймсон дүрээтэй орс бахаал өмссөн байв гин. Тэрбээр ингэж осолтон жинэ огтонд санаагүй нь мэдээжин хэрэг. Өдөр бүр ийм л хувцастай мотоциклоор малаа хариулдаг хойндоо аргачгүй болов. Сүүлийн 8 жил мотоцикл унжуу тэрбээр урд нь ямар нэгэн осол аваарт өртөж байгаагүй гэсэн шүндөл болов. Нохоо явган гахаа нүцгэнгэгчээр түмэн дэлгэр тэндээ өглөө болохыг хүлээн суулаа. Өвчтөе хөлөндөө шаналан шүн цурамч хийж чадсангүй. Харин ээж дүүнэр нь гэртээ ирж түүнийг гэрээ эзгүй орхиод явсанд тун гайхжээ. Мал нь гэрийнхээ хаяанд байхад хаашаа явчихдаг хүүхдвэ гэж ижийн санаагаа чилээж гин. Эсвэл сум орон нутг руу бидний өдөөс явчих уу? Замд таараагүй дээ гэж бас бодов. Хүүгийнхээ араас сэтгэл нь гэгэлцсэн цэрмаагүй тайван унтаж чадаагүй байна. 1-р сарын 20 үүрээр нилээд хүйтэрч түмэн дэлгэр даарч хурдхан нар мандахыг тэсэн ядан хүлээд суун нарч мандлаа. Салхи тогтун сайхан өдөр болох шинжтэй хэмээн тэрбээр дотроо цохос баярлав. Хэрв намайг олохгүй бол би эндээс хөдөлж харж чадахгүй. Эсвэл би авто зам руугаа ортох хэрэгтэй. Тэгж байж амьд гарна. Эзгүй талаас хэн л намайг олох вүлээ гэж боджээ. Ядч байхад говийнхан хангайхантай адил айл саахалтаараа багшралтаад байдаггүй. Хамгийн ойр айл нь 2.5 км зайтай байдаг. Тиймээс түмэн дэлгэр өөрийг нь хэн нэгэн тэндээс олно гэдэг бараг худлаа гэж боджээ. Хөл нь янгинаж шүнжин дарчилсан болохоор мань нэр яах учраа олохгүй л байлаа. Ядч байхад хотоод нь хонхолцож өлсөж байгаа гэж жигтэйхэн. Ямар тач зам руу төхье. Тэр нь хамгийн зөв арга. Замын унаа таарлтвал хот суурин газарлууд өгөх боломжтой гэж Дэмил ганцаараа өглөнө. Авто зам түүний барагцаагаар гэрээс нь холгүй санагджээ. Шар нохотоос гэр нь 3-4 км-ийн зайтай бол тэндээс авто зам хүртэл 1-2 км гин. Ингээд манер авто зам руу мөлхөхөөр шийджээ. Зүүн хөл нь шилбээрээ 2 угарсан тэрбээр 4 хөллөөд мөлхөж болохгүй. Эхэндээ хөлөө жийж суусан чигтээ 2 гараараа газар тулан ухарчээ. Гэвч шалтаа явж чадсангүй. 5-6 метр хэртээ зүтгээд цуцжээ. Аман цангаж өлсхийн эрхэнд цас руу нүрээ наав. Цаснаас гартаа бацж байгаа дидэн. Гэвч огт амны цангаа нь гараагүй байна. Ямар тач зам руу зүтгэх ёстой гэж тэмүүлсээр байв. Ядч байхад тэр хэсэг чулуу ихтэй болохоор арай ядан аврал эрен зүтгэх түүнд том саад болж байжээ. Тэрбээр 2 метр хэртээ мөлхөж амс хийхдээ цас идэнэ. Тэрбээр энэ өдөр 200 орчим метр мөлхсөн байна. Шүн гавтай газар хороож чадахгүй болохоор нүмер газар бараадав. Хадны нүмерт сууж үүр цайлгыг шийджээ. Шүнжин юу эсэйг бодохыг хэлэхв. Ээж маань яаж байгаа бол дүүнэр малаа малж чадж байгаа болоо да гэгчлэн янз бүрийн бодлоор өөрийгөө саатуулан цаг аргацаана. Гинтхэн хэн нэгэн энүүгээр явж байгаа болов хэмээн чимээ чагнавч эзгүй талд түмэн дэлгэрийн өөрийнх нь амьсгалаас өөрөө юу ч сонсогдсонгүй. Ийм аниргүй байхад орилж хашгираад яах ч вүлээ хэмээн өөрийгөө тайвшруулна. 1-р сарын 21 нар мантахад шүнжин даарсан майнер багч олов бүлээцв. Тэрбээр унтчил болохгүй. Тэгвэл хөлдөж өгнө хэмээн 2 алгаа хооронд нь үрж нүрээ барин суун. 2 өдөр хилэн дээрээ цаснаас өөр юу ч тавиагүй тэрбээр ядарч туйлдан хөлнийхөө шарханд ч бүр эмзэглэнэ. Нойр нь хүрх боловч энэ хөл зэргийн юм яах вэ? Шүнл унтаж болохгүй. Би ээжтэй амьд очих ёстой гэж байн өөрийгөө сэргэнэ. Хадны нүмер бараадад шөнийг өнгөрүүлсэн тэрбээр гэгээ ормогцол зам дөхөхөөр урагшилжээ. Өмнөх өдөр 2 алгаараа газарт тулж явсан нь хамаг биеийг нь хөндөр болгожээ. Ингээд баруун гараараа газарт тохиолдож хөлөөж ирсээр хажуулдан мөлхөв гин. 1-2 метр яваад л цуцна. Зам ойрхон байгаа гэж өөрийгөө зоригжуулан амьсгаагаа дарангуутаал мөлхөөд байжээ. Ам цангахын эрхэнд цасаар амаад үргэх боловч ямар ч нэмэргүй. Сүүлдээ хил ам нь өвдөж хоолой нь хөндөөрлжээ. Аргаа барахтаа өөрийнхөө усыг алган дээрээ тосон уужээ. Амныхан цангаа багч олов тайлгахдах шиг болж гин. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч түмэн дэлгэрт тохиолдов. Үд хивих алдад нэг зүрмглээ зэртэл хажууханд нь мал ирсэн байж.
Тэрбээр ихэд баярлжээ. За эн чинь хэний мал вэ гэд хартал нүдэн бүрлцээд нэг л сайн таньж чадахгүй байж. Малаа хариулахаар хэн нэгэн иржил таарна хэмээн баахан горьцсон боловч дэмий хүлээчээ. Хэн ч ирсэнгүйг нь. Эхний өдөр 200 м мөлхөж байсан түмэн дэлгэр шалтай ахихаа болжээ. Замдаа хит амран байж энэ өдөр ердөө 100 метр газар л хороосон байв. Өөрийгөө хүчлэн мөлхөх үед түмэн дэлгэр тийм ч даарч дагждаггүй байж. Харин өөр шөнийн заагаар л маш их даардаг байжээ. Энэ шөнө Тэрбээр мөн л хадны нүмерт хоног өнгөрүүлэхээр шийджээ. Хавирган сарны бүдэг гэрэлд цасан дарагдсан цэлийсэн тал улам гэгээ нэмэх мэт харагджээ. Ойр хавьд нүдэн торох юу ч үзэгдэхгүй. Гэтэл шөнө дөлөөр чон олох чимээ түүнд сонсогджээ. Бүр хэдхэн 100 метрийн зайтай явж байгаа нь ч мэдрэгдэж гин. Түмэн дэлгэрийн хойд айдсыг ардаа орхисон байв. Говийн чон галзуурч хаагүй л бол арайч хүн барьж идэхтэрэ тулаагүй дэ хэмээн тайван сууж байжээ. Өөр хаяарах үеэр Тэрбээр гинтхэн цочиж сэржээ. Өөрийн мэдлгүй зөөрмөглсөн тэр байж. 1-р сарын 22 гэрээсээ холддгүй түмэн дэлгэр сураг тасраад 3 хонлоо. Цэрмаагаа сум орон нутг руугаа хил өргөжээ. Мотоциклтай яваад сураггүй болсон хүүгийнх нь араас номгон сум эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Сумаас эрлийн 2 баг гарч түмэн дэлгэрийг хайжээ. Ямар ч улам өргөө алуу болсон түүнийг хаасаагүй хайсан байна. Харин ар гэрийнх нь мэддэг чаддаг гэсэн үзмэрч төлөгч нарт ханджээ. Танай хүүхэд амтай голтой явна гэж хэлэх нэгэн байхад амиа хорлцсон гэж төлөг буулаа хэмээн Цэрмаа өгшний сэтгэлийг өвтгөх төлгийг зарим үзмэрчд хэлж байжээ. Гол ус гэдэл яваагүй газар үгүйг нь. Энэ өдөр эрлийн багийнхан шөндөл болтол ажиллаад мухардаж маргааш нь үргэлжлүүлэн хайхаар хоорондоо ярилцаад салав. Тэр хойгуур нутаг усанд нь түмэн дэлгэрийн талаар таагүй цуудагджээ. Сэтгэлээр унаж хоолоогоо боомилсан гин. Хөлтөөд амиа алдсан гэсэн гих зэрэгээр амнаас ам дамжин ярихуулжээ. 1-р сарын 22-ны тэр өдөр хүйтэн цасан шуургатай байсан болохоор эрлийн багийнхан түмэн дэлгэрийг олоход саад болсон бололтой. Харин манер үхэлтэй тэмцэлцээр шуурга сүрэн мөлхөж байсан юм. 3 шөнө 4 өдөр түүний хувьд маш хурдан өнгөрчээ. Зүг чигээ алдаж болохгүй. Энэ хавьд зам байгаа гэж өөртөө итгэсээр мөлхөж байв. Гэнэт мотоциклийн дуу түүнд сонсогджээ. Би энд байна гэд орилох гэтэл дуу нь гарсангүй. Мотоцикл машины дуулам тодорч түүнийг чиглэн ирж байгаа бололтой. Төөрсөн залуу ихэд баярлан өндийлөө. Харамсалтай нь машин мотоциклийн гэрэл түүнээс холгүйхэн ирээд буцслаа. 1-р сарын 22-ны орой түүнээс эрлийн багийнхан хэдхэн метрийн зайтай зөрлөө. Учир нь цасаар шуурж байсан болохоор ойр орчмын зүйл тэдэнд харагдаагүй. Харин аврал ирсэн залууд бол машины мотоциклийн гэрэл ердөө өмнөх нүүр нь эргэсэн юм. Төд удалгүй машин мотоциклийн дуу гинтхэн намжив. Эрлийн багийнхан явган хайж байгаа бололтой. Гарч идэнгийн голтгонсон гэрэл бүдэгхэн энтэндээс гялтайн. Түмэн дэлгэрээ гэж хүмүүсийн орилолтох чихэнд сонсогдов. Түмэн дэлгэр намайг хайж яваал юм байна хэмээн баярлаж би энд байна шүү дээ гэд орилох гэсэн боловч ам нь эвэлсэнгүй, дуунч гарсангүй. Болтгсон бол босоод гүмээр санагдавч хугарсан хөөл нь түүнийг чангаана. Нүүр нүдгүй засаар шуурж байгаагч үл ажран түмэн дэлгэр эрлийн багийнханд өөрийгөө мэдэгдэх гэж хичнээн оролдовч бүтсэнгүй. Дэмийл гараас авчууллаа. Харин эрлийн багийнхны дуу улам бүр холдсоор байв. Шуурганы жихүүн чимээл тодрон үлджээ. Түмэн дэлгэр би ямар азгүй юм бэ? Дэргэд минь эрцгээчгээд буцаад явчихлаа шүү дээ хэмээн уйлах гэсэн боловч тусал нулимсч гарсангүй. 1-р сарын 23 шүнжин засаар шуурсны маргааш өглөө нар цэлмэг тэнгэрийг цацруулах мэт мандлаа. Түмэн дэлгэр бүхэл бүтэн 4 хоног хилэн дээрээр цас болон өөрийнхөө уснаас өөр юу ч тавиагүй болохоор ихэд сулдаж ядарчээ. Ухаан санаа нь балардтаж, уруул ам нь омголтож холцруудсан байна. Үүрийн жиндүү жихүүн жаврыг тэлсэн байж өглөөтэй золгосон Тэрбээр ямартай ч зам руу төхье гэж мөлөгчээ. Гэвч олон хоног хоол ундгүй явсан түүний толгой нь эргэж хугарсан хөлн зовирлов. Өссөж туйлдахын эрхэнд цасан дотроос хатсан өвс тастан иджээ. Хэдийгээр хоолой ам нь өвдөж байсан ч цаснаас өөр бэлэн хоолны сонголтгүй болохоор эцсээр л байв. Тэрбээр өдөржин мөлгсөөр 25 м газар л хороожээ.
Нар хэвийхэд нүмер газар орогдож тэндээ шөнийн жаврыг өнгөрүүлэхээр болов. Тэрбээр жижигхэн хадны өмнө очиж өөрийнхөө суух газрын цасыг гараараа малтжээ. Гэтэл хатсан царцаа түүний нүдэнд шуудхан өртөв. Царцаа уушгин цайн гэж дуулсан болохоос хортой гэж лав мэдэхгүй юм байна хэмээн бодон хатсан царцааг шуудхан аваад өмгчхөв. Өрсөд сангасан түүнд ямар нэгэн амт үнэр мэдэрдэх юм алга гин. Сууж байгаа газрынхаа эргэн тойронд дахин царцаа байгаа эсхийг хайж гарлаа. Тэрбээр нэлээд олон хатсан царцаа олжээ. Эхэндээ таарлцсан болгоныг амандаа хийж зажилж байснаа нэг мөсөн бөөгнүүлж байгаад идэхээр шийджээ. Яг л чихэрт хорхооссон хүүхэд шиг амтархан эдсэн гин. Тэндээ хонно гэж байсан тэрбээр хэсэг царцаа цас эцснийхээ дараа тамир тэнхээ орох шиг болж газар дөхөхөөр шийджээ. Гэвч гавтаа явж чадалгүй цутсан байна. Ердөө 20 метр газар мөлхөөд л зогсжээ. Түүнийг ийм зовж байх зуур Эрлийн багийнхан өөр газраар түүнийг хайсаар л байв. Эрлийн багийнхан нутгийн нэгэн мэрэгэн төлөгчд хандхад та нар яг хажуух нар нь л яваад байна да. Явсан газараараа дахиад нэг эрг гэжээ. Ингээд шөн дунд урд өдрийнхөө явсан газараар дахин эргэж гэн зүдэрсэн залууд хий юм сонсдож байна уу гэтэл яахаарахгүй нэрийг нь дуудаж гарч хідэнгийн гэрэл энд тэнд тусч байна гин. Орилж чадахгүй болохоор манер байдаг чадлаараа мөлгчээ. Гэвч Эрлийн багийнхан түүнийг тойроод л яваад байж төд бодлогоо тэд ч холдсон байна. Энэ үед түмэн дэлгэр ядаж тамхи татдаг байсан бол биедээ галтаа явж байх байсан да хэмээн нэг ууралснаа. Ямар осолд ороод ингэж зовж гинэ мэдсэн биш дээ гэж өөрийгөө зовтгов. Би зам руу гарах ёстой. 2 удаа хүмүүс намайг хайж ирээд олсонгүй. Тэгэхээр заавал зам бараад игээд шөнжин мөлгчээ. 2 алхам эртээ мөлхөөд л амс хийж байв. 1-р сарын 24 эзгүй хээр талд 5 шөнийг өнгөрүүлж 4 дахь өдөртөөгөө залгаж байгаа залуугийн төвчээр мохоогүй байлаа. Гэгээ ороход Эрлийн багийнхны машины дугуйн болон хүний гутлын мөр цасан дээр тод зурайна. Ердөө 10 метрийн зайтай л эргэсэн байжээ. Цасан шуурга хээрийн боохоо зэргийг үл ажран зам руу дөхөн. Эхний өдрүүдэд өлсөд цангахын эрхэнд хоол удаж байсан тэрбээр шээх юмсан гэж бодох болжээ. Өдөртөө 2 удаа багахан гарах бүлээн усаа уучдаг байсан бол энэ өдөр огт шээгээгүй байна. Ямар тач цасаар голоо зогоосоор тэмцэж байлаа. Бүтэн 2 өдөр шөнө хуваагдан түмэн дэлгэрийг хайсан Эрлийн багийнхан мухарджээ. Тэд ядахна түмэн дэлгэрийн мотоциклийг нь ч олоогүй байна. Учир нь олон хоног цасаар шуурсан болохоор мотоцикл цасан дарагдсан байжээ. Ингээд эрэл мухардсан номгоныхан 4-9 эхэлчихсэн энэ хүүтэнд амьд сэрүүн хүн байна гэдэг худлаа. Хаа нэгтээ мотоциклтойгоо явж байгаад осолдсон бол хөлдөөд өгчихсэн байж таарна. 6 өдөр 5 шөнө эзгүүхээр амьд хүн хоолундгүй явна гэдэг байж боломжгүй гэж дүгнэн эрэлгийн ажиллагаагаа зогсоожээ. Түүний ар гэрийнхэн ч нулимсаа баран гашуудцгаажээ. Эрлийн ажиллагаа дууссаныг дуулсан цэрмаагаан даралт хэлбэлцэж үе ухаан алтан ундаг болжээ. Юун цагаан сарын баяр тэмдэглэх мантай болцгоож ах トゥ хамаатан садангуудаа хил хөргөжээ. Түмэн дэлгэрийг нас орчлоо хэмээн санаж ажил явдлыг нь бэлтгэхээр зэгсэн байна. Төв суурин газраас ах トゥ найз нөхд нь хүрэлцэн ирж. Энэ үед өхөлтэй нүур толон тэмцэж яваа залуугийн ухаан санаа орж гарч зам руу дөхөх ёстой гэсэн бодолтой хөтлөгдөн мөлгсөөр л байв. Нэг мэтгэд түүнд зам бараантан харагдаж гин. Илүү хурдан мөлөх ёстой гэж шүд 100 тэмүүлсээр байлаа. Унтчил болохгүй шүү гэж өөрийгөө сэрэж аль болох сэргий байхыг хичээвч ядарч сүлдсэн бие захирахад хүндхэн байжээ. Нэг мэтгэнээ дуг хийж орхисон байв. Тэгтэл айхавтар хардарч цочин сэрхэд биеийн тав үргчээ. Хээрийн бохоо түүнийг тойрон шиншилж байна гин. Дуу гарахгүй тэрбээр цас самардан шидэллээ. Тэгтэл өнөөх чон тэгсгээд буцаад явчихв гин. Энэ мо боохооч намайг өгөхийг хүлээж байгаа бах та. Тэгч амтны хоол болохгүй шүү. Хэрв энд өгчихвөл намайг хүмүүс олохгүй. Өгсөн ч зам дээр гарна гэж урагшилжээ. Тэрбээр тэр шүнжин тасралтгүй мөлгсөөр зам руу 100 метр дөгчээ. 1-р сарын 25 нар мандсан түүний доороос цас хайрч жиндэж байгаа гэж чихтэйхэн. Нилээд турж ицсэн болохоор хамаг хувцас нь холхигнон. Тэрбээр огт шээсэнгүй 2 хонжээ. Аман цангаж тэсхийн аргагүй болсон байв. Хоолоо амаа өвдөхийг үлтоож цасаар хоолсоор байв. Тэгтэл замч зураан харагдаж гин. Харамсалтай нь машин тэрэг хүн амтны бараа огт үзэгдсэнгүй.
Замаар машин явж үзэгдвэл гадуурх күртгээ тайлж аваад даллыг гэж бодон цахилгааныг нь задгайлчээ. Хөлн янгинаж хамаг биеийн бадарч байгааг анзаарсан энэ залуу зам руу дөхөхийн төвс олж байлаа. Ямартай ч зам дээр гараад хэвтчихвэл машин явж л таараа гэж боджээ. Говь газар ялангуяа баг орон нутагт тэр болгон машин тэрэг явахгүй нь мэдээж ин хэрэг. Тэр бэр өдөржин зүтгэсээр арайхийн замтай залхав. Авралын олсноос атгах шиг болж тэндээ машин тэрэг явахыг хүлээж шүн дөл болтол суулаа. Тэр тэндээс машины чимээ сонсогдож гин. Арайхийн босц суужээ. Хэрв намаа хэвтэж байвал хүмүүс өгсөн хүн байна гэж цэрвэд явчих байх. Босоод сууж бай гэж өндийжээ. Хэсэг хугацааны дараа машиныг ирэлж түүн дээр туслаа. Мань хүн гараараа далтал замын унаа зогсжээ. Тухайн үед Түмэн Дэлгэрийн ухаан балартаж ойтсон байна. Ам аврагтлаа гэж бодсноо сая нэг санаа намрав. Ингээд жолооч машинаасаа буун юун хүн байдаг үлээ гэж гайхсаар Түмэн Дэлгэр рүү дөхөж очлоо. Царай зүснэ хүн харахын авралгүй хэцүүхэн харагдав. Жолооч зог тусснаа. Түүнийг амтай голтой байхыг нь хараад шалавхан машиндаа оруулжээ. Ингээд замд таарлцсан хамгийн ойр айл руу очисон байна. Залууг нэг сэрэхэд өмнө нь түүний дээл харагджээ. Айлд байгаа бололтой. Өнөнд хоёр ханцууг нь ороосон байв. Гэрийн эзэн түүнээс "Нөгөө төөрсөн залуу мөн үү? Чамааг энүүгээр баахан хүмүүс хайгаад яваад байсан" гэхэд манер толгойд охив. "Эвидээ. Энэ олон хоног яаж шухан байсан бол" гэж настны хэлэх нь чихэнд нь сонсогджээ. Ингээд өнөөх замын унаа номгон сум руу хөдөлж алга болсон залуу амьд сэрүүн олтлоо гэж хэл хүргэжээ.